Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн намайг Ука Төмөр гэдэг. Өнөөдөр би эрүүл мэнд бол агуу баялаг юм а гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Бидэнд ямар нэгэн санаа төрөнгүүд бид түүнийг шүүрч авч тунгаан бодож, найз нөхөд гэр орныхонтойгоо хуваалцаж түүнийхээ тухай судалдаг. Нилээн сайн судалж бодсны дараа нөгөө санаа маань хэрэгжүүлэхэд төвөгтэй гэдгийг баталдаг ч юм уу те. Эсвэл гарч болзошгүй муу үр дагаврууд дээр нь анхаарлаа төвлөрүүлснээр түүнийг өөр нэг өдөр хийхээр хойшлуулдаг ч юм уу. Эсвэл бүр хэрэгжүүлэхээ болдог тал бий. Харин амжилттай яваа хүмүүс санаа төрөнгүүд мөн адил шүүрч авч түүнийгээ судалдаг. Харин тэдгэр хүмүүс гарах сайн үр дагавруудаар анхаарлаа төвлөрүүлж чаддаг учраас анхны шийдвэртэй алхмыг шууд хийж эхэлдэг. Үүгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл тухайн хийх гэж буй зүйлээ шууд хийхийн оронд дэндүү их мэдээлэл цуглуулж дүгнэж зэвнэж гарах муу үр дүнгээс сэрэмжлэх тухай олж мэдэж сурснаар дааж давшгүй мэдээллээр өөрийгөө хүчиж түүндээ дарагдаж хийж эхлэхгүй байж бууж өгдөг. Үүнийг paralysis by analysis гэж нэрлэдэг. Жишээлхэн бол хүмүүс надаас гүйлтийн тухай их олон янзын асуудаг л да. Жишээлхэн бол гүүхэд шилэг буйны булчин томордог гэдэг үнэн нүүж гэдэг юм уу те. Эсвэл гүүж ягаад гүүхээ зогсоох бол таргалуул яана юу гэж бодож байна тааж гэдэг юм уу те. Эсвэл гадуур гүүхээр нүүр боорлно хаарлна гэдэг юм уу. Эсвэл гүүхэд ясанд их муу гэсэн ч гэдэг юм уу. Янз бүрийн асуултууд надаас их асуудаг. Тэгэхээр гүүхийн эрүүл мэндэд сайн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс зүгээр гараад гүүхийн оронд дэндүү их мэдээлэл цуглуулсан учраас энэ их мэдээлэл эргүүлээд биднийг гүйлэхгүй байх тэр шалтгаан болж байгаа юм. Би анх 2004 оноос авдаг оног гүйж эхэлсэн. Харин 2008 оноос тогтмол гүйдэг болсон. Тэгэхээр энэ бүх хугацаанд миний шилэг буйны булчин томроогүй. Харин ч гүйдгүй байснаасаа илүү чанга гоё хэлбэртэй болсон гэж болно. Хэрвээ томруулах хүсэлтэй бол мэдээж давхар хүлний дасгал хийн. Эсвэл хэд өгсвүү газар банк гүйх ч юм уу. Эсвэл хэд уруу газар банк гүйх. Эсвэл үлмий дээрээ банк гүйх гэх мэт шинжилгээс шалтгаалж хүлний булчин хөгжөлдөө. Тэгээд нэмж хэлэхэд хөдөлгөөнгүй хөшин байснаас чанга том булчинтай байсан хамаагүй дээр гэж би боддог. Таач гэсэн санал нэг байгаа хаа гэж боддог. Харин гүүхээ болчхоор таргалдаг гэсэн үнэн үү гэдэг асуултны хариулт юу вэ гэвэл энэ бол гүүхээ зогсоосон хүний л асуудал гэж би бодож байна. Мэдээж хөдөлгөөнөө зогсоосон тохиолдолд хүн таргалж л таараа. Тэгээд ч ер нь гүүж эхлэжгүй байж гүүхээ зогсоох тухай бодно гэдэг чинь аль хэдийн буугаад өгчсөний шинж гэж би бодож байна. Бидний амьдрал зайлшгүй байх дадлуудын нэг бол биеийн тамир. Хэрвээ та өөртөө хайртай бол биеийн тамираар хичээлж байгаа гэж би бодож байна. Бидэнд байгаа ганц зүйл бол бидний бие махбод. Тиймээс энэ биеэ маш сайн тордож авч явах хэрэгтэй. Бидний оюун ухаан бие махбод харилцан ижилхэн ажиллаж байх нь маш чухал юм. Өөрөөр хэлбэл оюун ухаан маань хаана очихыг хүснэ, бие маань биднийг яг тэнд аваачиж чадах тэр хэмжээний эрч хүчтэй эрүүл чирэг батбог байх ёстой гэсэн үг. Үгүй бол оюун ухаан хүсээд л байдаг, бие маань дийлэхгүй бол маш харамсалтай тийм ээ. Тиймээс өнөөдрөөс эхлээд биеийн тамираар хичээлж эхлэх нь зөв. Хэрвээ гүүхэд үе мөч өвддөг бол ондоо өөр дасгал хий. Өөрийнхөө хийж чадах дасгалаа л хий. Хэрвээ дасгал хийх хүсэлгүй байгаа бол тийм ээ тоглоом тоглож болно. Сакс тоглож болно, хөл бөмбөг тоглож болно, теннис тоглож болно. Бүр болохгүй бол дэлгүүр орохдоо машинаар явдаг байсан бол нэг удаа алхдаг ч юм уу тийм. Эсвэл цахилгаан шатаар дэшээ гарахын оронд зүгээр шатаар өгсдөг ч юм уу. Эсвэл хүүхдүүдтэйгээ хөөцөлдөж тоглодог ч юм уу. Яагаад гэвэл энэ биеийг эрч хүчтэй сэргэг байлгаж зорилготой хүрэхийн тулд заавал ямар нэгэн хэмжээгээр хөдөлгөх хэрэгтэй. Тэгэхээр 20-оос 30 минут тасралтгүй дасгал хийснээр нэгдүгээр хүн биедээ хуримтлагдсан илүүдэл ичилхийг шатаадаг. Нэгсэндээ жинхэнэ үр дүнгээ үзүүлж эхэлдэг. Хоёрдугаар хүний тархинаас эндорфин буюу ад жаргал буюу баяр баясгалангийн даавар гардаг. Тэгээ энэ нь бол байглаас заяасан шидэт даавар бөгөөд биеийн тамираар хичээлж дасгал хөдөлгөөн хийхийн сайхныг нэг удаа мэдэрсэн хүн дахин биеийн тамир дасгал хөдөлгөөн хиймээр болдгийг тайлбарлаж байгаа юм. Хэрвээ та амжилтаа яг хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол өнөөдрөөс эхэлж биеийн тамир спортоор хичээллийг санал болгож байна. Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол цааш нь найз нөхдөд дамжуулаарай. Мөн та биеийн тамирын ямар дасгалууд хийдэг вэ? Эдгээр дасгалууд танд ямар ач тус үзүүлж байгаа тухай сэтгэлдээ бусадтай хуваалцах хүсэх юм бол доор үлдээгээрэй. Гайхамшиг өрөөсөө Ука Төмөр.